За би бол Баянгар аймаг Үлзийцэн Мариатан байгаа. За тэгээ манай ээжийн аав бол сэлбэрчин. За тэгээд Монгол гэрийн эдэл хийдэг. Дээр нь одоо хуучир хөгжим, үндэсний хөгжим хийж, морин хуур хийж ингэж өөрөө тоглодог юм хөгшин байсан. За тэгээд одоо би бол одоо тэр өвөөгийнхаа одоо ер нь бол тэр өв соёлын одоо тэр өөрийнх нь тэр оюун ухаан тэр өнөөдөр зохион бүтээх үйл ажиллагаа тэр үндэсний өв соёлд хийж байгаа тэр одоо ажлыг нь үргэлжлүүлэн өвлөн одоо түгээж ингэж явж байгаа юм байна. Цүнхайрхан дүүргийн 9 дугаар сургуульд байхдаа за мөн нийслэлийн 33 дугаар сургуульд багшилж байхдаа юм сургалтын гэрийн загвар гэдгийг одоо зохиож хэрэгжүүлж Монгол турхтны 5 дугаарх наадманд 2010 онд Монгол турхтны 5 дугаарх наадманд оролцож бродижлохын актын дээр Монгол гэрийн хийс технологи шинжилгээний чиглэлээр одоо ингэж эрдэмтлэгийн оролцсон байна. За тэгээд одоо бол 2006 оноос хойш үндсэндээ бол энэ сургалтын зорилттой 4 төрлийн гэрийг бол хийж одоо сургууль цэцэрлэг одоо бас сонирхсан иргэдэд бол одоо төвийн дэлгэрүүлж ингэж Монгол улсын өв соёлоо дээдлж ажиллаж байгаа юм байна. Тэгээд одоо цаашд яг зөвхөр одоо энэ нийслэлийн ерөнхий боловсролын 159 дугаар сургууль багшлт юм. Тэгээд энд одоо яг хүүхдүүдээр одоо ингэж технологийн хичээлийн дадлага ажиллаар энэ Монгол гэр хийх арга технологийн зааж сургаад тэгээд одоо сургуультай юм сургалтын гэртээ болгосон юм байна. За тэгэхээр миний хувьд бол одоо яг хөөхөр энэ Монгол үндэсний өв соёл болсон Монгол гэр маань бол 3000 жилийн түүхтэй гэж үздэг. За тэгэхээр манай монголчуудын одоо өв соёл болсон энэ Монгол гэр маань бол одоо Монгол хүүхэд тийм ээ. Эхээс төрхөөс хулаад одоо мүлхэж эхлээл тэгэл энэ Монгол гэртээ амьдраад Монгол гэртээ төрөөд Монгол гэртээ одоо ингээд өсөж торноод ингээд мал аж ахуйтайгаан одоо тийм ээ мал аж ахуйн амьдралдаа оролцож ингэж одоо өв уламжилж ингэж ирсэн түүхтэй. Тэгэхээр миний хувьд бол одоо энэ Монгол үндэсний өв соёл болсон энэ Монгол гэрийнхэн одоо хийс технологиг нэгдүгürt өөрөө хийж сурсан. Хоёрдугаарт энийг бол сүүлийн одоо энэ 20 жилийн хугацаанд бол ер нь хүүхд залуучуудад зааж сургаж ингэж байгаа. За тэгэхээр одоо миний одоо ихтийн одоо төлөв юу гэхээр энэ Монгол гэр хийж сургах юм сургалтын газар байгуулахаар ер нь бол бас ийм аж ахуй нэгж байгуулах талаар бол хөөцөлтөө тэр ажлыг хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ зунаас ингээд одоо яг хөөхөр энэ Монгол гэрийг одоо хүүхд залуучуудад зааж сургаж өвлөн одоо түгээж дэлгэрүүлэх юм сонирхтой байгаа. За манай хөвгөл одоо 7 дугаар ангийн хүүхд байна. 30 гарч байгаа хүүхд байна. Тэд нар бол одоо энэ Монгол гэрийн одоо энэ загваруудыг бол хийж сурсан байна.